Хүн болгоны толгойд атомын цахилгаан станц эсвэл уран гэсэн үг аюултай хордсон дүр зургаар орж ирдэг ч байж магадгүй юм. Манай улс ч ураны баялагын олборлохгүйгээд талбайд ирж жагсаатай томчуулан дээгүүрийг ирээ гэстэй. Тэгвэл энэ сэдвийн хүндсэн дээр хүндрэлтний түүхэнд хамгийн том цөмийн осол буюу Чернобылийн атомын цахилгаан станцын тухай түүхийг бас хэрвээ дэлбэрээгүй байсан бол яах талаар өнөөдрийн бичлэгээрээ хүргэх болно. За намайг нэг сайхан урамшуулад над хэдэн хурууга хөдөлгөөд subscribe болон лайкан дараадахаарай. Би харж байгаа шүү. Мэдээж түүхийн дуртахгүй өнгөрч болохгүй. Чернобыль цахилгаан станц нь одоогийн Украин улсад Припят хотын ойролцоо оршдог байв. Энэ Чернобылийн атомын цахилгаан станц нь 1977 оны 9-р сарын 27-нд ашиглалтанд оржээ. Тус цахилгаан станц анх 1 сая киловатт хүчин чадалтай байсан бөгөөд 1978 оны 12-р сарын 22-нд тус цахилгаан станцын 2 дахь блок, 3 дахь блок нь 1981 оны 12-р сард, 4 дахь блок нь 1983 оны 12-р сард тус ашиглалтанд орсон байдаг. Харин түүний ойролцоо оршихоо Припят хот. Энэ хотыг 1970 онд Чернобылийн атомын цахилгаан станцын ажилчид болон тэдний гэр бүлийг байрлуулах зорилгоор байгуулсан бөгөөд тухайн үед зөвлөлт улсын ирээдүйн загвар хот гэж тооцогдож байв. Орчин үеийн барилга байгууламж сайтай, соёл спортын төв, сургууль, эмнэлэг гэдэг бүх зүйлээр хангагдсан 50 хот байв. Ойролцоогоор 49 мянган орчим хүн амтай, залуучууд олонтой улам цэцэглэн хөгжиж буй маш 50 хот байсан юм. Тэрнийг хар өдөр буюу 1986 оны 4-р сарын 26-ны шөнө 1 цаг 23 минутанд 4-р блокт дэлхийн түүхэнд гарсан хамгийн том цөмийн аваар болсон юм. Уг шөнө атомын цахилгаан станцад нэмэлт эрчим хүч гаргаж явах туршилт хийж байсан бөгөөд дэлбэрэлтийн үед агаарт 190 тонн цацраг идэвхт бодис алдагдсан байдаг. Дэлбэрэл болсноос хойш 14 хоногийн турш төмөр гарсан гэдэг. Гал гарсны дараа нисдэг дээгүүрээ цемент бодолсон эсвийн цацж байлаа. Гэвч Ослын голон тоглох 4-р реакторын дээгүүр нисж байсан нисдэг дэрэгт ийм зүйл тохиолдсон юм. Нөхцөл байдал маш ноцтой байсан ч зөвлөлт холбоод улсын үүнийг задруулахыг хүсэлгүй. Зүгээр л жижиг осол мэд хандаж байв. Энэ үеэр өөр хорт бодисууд хэдийн агаар цацагдсаар байсан юм. Чернобылийн атомын цахилгаан станцын ойр орчинд байсан хүмүүс Хирошима хотод дэлбэрсэн атомын бөмбөгнөөс 90 дахин их цацрагийн хордлоонд орж байсан юм. Станц дэлбэрсний дараа 4-р сарын 27-ны өдрийн 14 цагт Украины Припят хотын бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. Нийтдээ 3 цагийн дотор хотоос 45 мянган хүнийг гаргасан ба хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхдээ гэрээсээ ямар ч ачаа тийш авч болохгүй гэж сануулад хүмүүсийг 3 хоногийн дараа гэрт нь буцаана гэжээ. Гэрийн тэжээмэл амьтдаа үлдэхийг тушаан хотыг тэр чигт нь орхисон юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр атомын цахилгаан станцын сүүлийн дараах хохирлыг ярьж байхад харин зөвлөлт холбоод улс Киев болон Белорусын бусад хотуудад 5 сарын 1-ний Майн баярыг өргөн зугааллага болж байлаа. Мэдээж оршин суугчдын дунд цочвол үүсэхгүй тулд баярын өргөн зугаалгахыг урьдын адил хийсэн байдаг. Чернобылийн атомын цахилгаан станцад дэлбэрсэн тухай зөвлөлтийн их баригчид чандлан нууцлж байлаа. Ийм нөхцөлд хэдний байдлыг мэдсэн ихний тохиолдол нь сүүлээс хойш 3 өдрийн дараа буюу 4-р сарын 30-нд Швед улсын Forsmark атомын цахилгаан станцын алба хаагчид маш хүчтэй цацрагийн туяаг бүртгэж авсан байдаг. Энэ цацраг нь тэдний атомын цахилгаан станцаас бос харин зүүн зүгээс ирсэн үүлэнд байсан гэдгийг тэд олж мэдсэн юм. Үүл хаан цацрах идэвхтэй болсон байх вэ гэдэг асуулт тулгархад өөр аргагүй болсон зөвлөлт холбоод улс Чернобылийн станцад том хэмжээний осол гарсан гэж хүлээн зөвшөөрөв. Аварын тухай албан ёсны мэдээлэл зөвлөлт холбоод улсын телевизээр 4 сарын 28-нд дамжуулагдсан бөгөөд Чернобыльд гал гарч 2 хүн нас барсан байна гэсэн мэдээлэлээс өөр зүйл гараагүй бөгөөд гамшигын тухай жинхэнэ үнэн мэдээллийг дамжуулаагүй гэдэг. Уг дэлбэрэлтээс болж хэдхэн өдрийн дотор гал сүнөгчд болон ажилчдын олонх нь цацрагийн өндөр тунгаар хордож нас барсан байна. Үүнтэй зэрэгцсэн өөр оршихуйд зөндөө байлаа. Хорт авдрын өсөлт гинтхэн эрчимжиж ялангуяа бамбаа болж байгаа хорт авдар хүүхдүүдийн дунд огцом нэмэгдсэн байдаг. Үүний зэрэгцээг манай монголчуудын сайн мэдэх генийн өөрчлөлт буюу урагт удамшлын гажиг мутац төрөлхийн гажигтай хүүхдийн тоо өссөн байдаг.
Харин дараа жил нь буюу 1987 оны 7 дугаар сарын 7-нд атомын цэглэгээ станцын зөвлөлд хариуцлага тооцоохоо шүүхийн хурал болж 3 хүн ял сонссон байдаг. Тэдгээр хүмүүс нь атомын цэглэгээ станцын дарга Виктор Брюхнов, ерөнхий инженер Николай Фомен, ерөнхий инженерийн орлогч Антали Дятлов нар 10 жилийн ял сонссон байлаа. Антали Дятлов засгийн өвчин туссан байжээ. Иймээс үүнийг хугацаанаас өмнө суллаж хожим нь Дятлов Чернобыль. Тэнд юу болсон бэ гэсэн ном хүртэл бичсэн гэдэг. Харин Антали Дятлов яг ос гарах үед тухайн реакторт доршилт хийж байсан хүмүүсийн нэг байсан юм. Та бүхэнд Чернобылийн дэлбэрэлтийн тухай товч түүхийг хүргэлээ. Энэ сэдвээр ер нь олон киноконтентууд бий. Харин одоо энэхүү дэлбэрэлт болоогүй байсан бол яах байсан бэ? Манай улсын хөгжил бас нөлөөлж болох байсан уу гэдэгт хариулцгаая. 4-р сарын 26-ны 1:23 минут. Туршилт амжилттай болж маргааш өглөө хүмүүс ажил хижилдээ яван 50 сайхнаар тэдний амьдрал үргэлжлэв. Хаврын өрөн дулаан цагийг хүлээж навч стилгэрэн хөгжил цэцэглэж тасрахгүй байсан биз. Тухайн үед буюу 70-ад оноос хойш цөмийн эрчим хүчийг дэлхийн нийтээр цэвэр үр ашигтай хямдгаж үздэг байсан. Зөвлөлт холбоот улс болон Франц, Америк нэгдсэн улс, Япон гэх мэт улсууд олон зуун жилийн ураны нөөцтэй тулаанд доктортой хөгжлийн түлхүүр гэж харж байв. Дэлбэрэл болдог 1986 он гэхтэл дэлхийд даяар 400 гаруй атомын цэглэгээ станц ажиллаж байсан. Хэрэв Чернобыль дэлбэрээгүй байсан бол гэдгийг олон өнцгөөс авч үзье. Хамгийн ихэнд станцд ямар өөрчлөлт болсон бэ? Хэрэв дэлбэрээгүй бол 1990-ад онд Чернобылийн атомын цэглэгээ станцд 6 реактортай нийт хүчин чадлаараа Европын хамгийн том цөмийн цэглэгээ станц болж чадах байв. Энэ ойролцоогоор 20 сая хүний хэрэгцээг хангах хэмжээний цэглэгаан үйлдвэрлэж чадлаа юм. Одоо харин Припят хотод хэр нөлөөлөх хүснийг олцгоё. Припят хот асар хурдтайгаар хөгжих боломжтой байсан. Припят нь өмнө хэлсэнчлэн атомын цэглэгээ станцын альжчд болон тэдний гэр бүлд зориулж байгуулсан ишгэн төлөвлөсөн хот байсан. Ослог гараагүйсэн бол тус хот ойролцоогоор 100,000 орчим гаруй хүнтэй болж зөвлөлт холбоот улсын хамгийн дэвшилтэт хотуудын нэг болох байв. Үүнээс гадна хамгийн гол чухал зүйл бол илүү олон улс шинэ станц барих байсан юм. Европ даяар ялангуяа Герман, Итали, Швед зэрэг орнууд татгалзахын оронд шинэ төслүүдэд үргэлжлүүлэх байв. Цөмийн эрчим хүч нь нэг том давуу тал бол CO2 буюу нөөц хүчлийн хий ялгаруулдаггүй. Сэргийгдэх эрчим хүчний дараагаар орохоор хамгийн ногоон их үсрүүдийн нэг юм. Одоо болтол дэлхийн CO2-ын дийлэнх хийг нөөц газрын тус шатааснаас болдог. Хэрвээ дэлбэлд болоогүй байсан бол хүндрэлтэн нөөцнээс эрт татгалзаж цөмийн эрчим хүч рүү хүчтэй шилжих байсан. Ингэснээр дэлхийн ур амьсгалын өөрчлөлт өнөөдрийнхоос бага байх байсан байх магадaltaй гэж үздэг байна. Одоо харин манай улсад хэрхэн нөлөөж болох байсан талаар ярив. Монголд цөмийн эрчим хүчний талаар илүү эерэг байр суурь тогтох магадaltaй байсан. Чернобылийн ослоо усны дараа Монголд цөмийн эрчим хүчний талаарх болгоомжтой айдас эрс нэмэгдсэн байдаг. Ялангуяа 2000 оноос хойш уран нөөцийн ашиглалт илүү өрчимжиж улмаар дотооддоо жижиг реакторын төсөл ярьж эхлэх боломжтой байв. Монголд 1970-аас 80-ад оны хооронд геологийн хүрээнд ураны хайгуул хийгдэж байсан ч Ослын дараа судалгаа саарсан байдаг. Хэрэв Чернобыль дэлбэрээгүй бол Монголын их сургуулиудад цөмийн физик, инженерийн мэргэжлүүд эрт хөгжиж, Орос, Украин зэрэг улсад цөмийн эрчим хүчний чиглэлээр илүү олон хүн сурах бодлого баригдах байсан. Үүний зэрэгцээ манай улсад геополитик болон эдийн засгаар нэлээд том боломж байр суурь эзлэх боломж нь ураны экспорт, олборлолт зэргийг төвчих байлаа. Монгол ураны баялагаараа дэлхийд ихний 10-т ордог ус. Хэрэв дэлхийд даяараа цөмийн эрчим хүчний хэрэгцээ өөрчлөгдөөгүй харин өссөн бол Монгол улс 90-ад оноос хойш уран экспортлогч орн болох боломжтой байв. Орос болон Хятад, Япон зэрэг хөрш орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн нөөц гэж үзэгдэж илүү их хөрөнгө оруулалт татах магадaltaй байсан гэж үздэг. Үүний зэрэгцээ манай улс эрчим хүчний хараат байдал буурах боломжтой байсан. Монгол улс цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хувийг Оросын холбооны улсаас импортоор авдаг. Хэрэв цөмийн эрчим хүч дэлхийд даяараа нээлттэй хөгжсөн бол манай орны хувьд ураны нөөц тулгуурлан жижиг реакторын төсөл хэрэгжүүлж дотоодын хэрэгцээг яах бүрэн хангаж улмаар зарим хил орчмын орнууд руу цахилгаан экспортлох боломжтой болох байв. Энэ мэтчлэн манай улс болон дэлхийд даяараа эерэг сайн нөлөөллүүд мэдээж ихээр тохиолдох байсан юм.
Нэг талаас эергээр харуул юмчээ, нөгөө талаас хэрвээ энэ олон цахилгаан станц баригдаад нэгдүгээр олон ослог гараад байвал манай дэлхий удахгүй сүгэрэн шүү дээ. Зя энэ хүрээд манай бичлэг өндөрлөж байна. Тийм. Гэл сануулаа тий. Би гэдэг хүн чинь хичээл болон ажлын хажуугаар бичлэгүүдээ гаргах гэж нэлээдгүй цаг орж байгаа учраас та бүхэн төвчээртэй хүлээж байхыг хүсье. Notification нэгээ илүү ээж бай. Тэгж байтал аяндаа очрон олдноос. Баярлалаа.